ярида тий. За бүгдээрээ сайн байцгаана уу? Би манай консалтант Дэги ихчлээ ингээ орж ирээд бид нэр сая Milwaukee, Wisconsin яваад манай Salad Master-ын Travel Club-ын 3 өдрийн сургалттай тоглоом, үзэсгэлэн бүх юм одоо үйлдвэрээ хүртэл үзээд ингээ 3 хоног Milwaukee, Wisconsin сайхан аялаад парти даад хүмүүстэй уулзаад олон юм шин юм сураад ирсэн байгаа. Тэгээ тэрнийхээ тухай бид нэр айгүй олон хүмүүс над руу мессеж явуулсан чи хаана яваад байгаа, юу хийгээд байгаа, танаа үйлдвэр чи юм уу, хаана байдгийг, яадгийг ингээд айгүй олон хүмүүс юм асуусан учраас өнөөдөр лайв хийгээд Эгийн ихч манд бас өөрийнхөө туршлагаас юу сурсан, үзсэн, харснаа дараа бас хуваалцсан. Би зүгээр эхний үед хамгийн түрүүнд юу болсон, яасан гэдгээ жоохон 5 минутын тайлбар тавьчих. За бид гурав манайх багаасаа гуруулаа явсан байгаа. Би явсан, манай зулаа ихч явсан байгаа. Тэгээ манай Эгийн ихчгээд бид нар ингээ гуруулаа манай багаас гуруулаа бид нар Milwaukee, Wisconsin машинаар цаг хагас яваад Чикагоос яваад хүрсэн байгаа. Энэ удаагийн Travel Club маань аюу гоё гэртээ ойрхон байсан учраас ямар ч одоо ядарч мадрахгүй сайхан хурдан яваад очисон байгаа. За тэгээд бид нар машинаараа очиод өдөр нь чек-ин хийгээд хотелдээ очиод хувц сунраа солиод бид нар орой автобусанд суугаад оройны Milwaukee Brewers-ийн baseball game үзсэн байгаа. Тэдний эсрэг талын баг нь Канадаас ирсэн baseball баг байсан. Тэгээ их гоё манай дилерүүд бас Канадаас аюул олон дилерүүд ирсэн. Тэгээ Канада, Америкийн baseball-ийн game яг таарч тэр өдөр таарад гоё бид нар baseball-ийн Brewers-ийн game үзсэн байгаа. За тэгээ орой бүгдээрээ бид нар game үзчихэд буцаад автобусандаа суугаад бид нэр 5 автобусаад 250 хүн Brewers-ийн game үзээд буцаад автобусандаа суугаад бүгдээрээ хотел руугаа хургуулээд тэгээ оройдоо бүгдээрээ бид нэр оройныхоо хоол ундыг идээд амарцгаагаад тэгээд маргааш өглөө бид нэр айгүй эрт босоод 7 цагт бид нэр breakfast-ээ идчихэд ахаад автобусанд суугаад 40 минутын West Bend гэдэг Wisconsin-ы манай Milwaukee-гаас хоошо West Bend гэдэг хот руу 40 минутын зайтай автобусаараа яваад бид нэр үйлдвэр дээр очсон байна. За тэр үйлдвэр дээр очиод бид нэр шатаар бүх үйлдвэрийнхаа нарийн одоо бүх одоо юмнуудыг процесстэй танилцсан байгаа. Бид нарыг автобуснаас буухад бид нарыг айгүй сайхан халуун дотон манай менежерүүд үйлдвэрт ажилладаг хүмүүс бид нарыг бүгдээрээ бүр лайв DJ эдэртэй хөгжимтэй юутай бидний бүгднийг айгүй гоё супер хүлээж аваад бид нар тэнцээ бүгдэнтэй нь гар бариад бүгдэнтэй нь хай бай гэж хэлээд их гоё одоо нөгөө хүлээн авалт болсон. За тэгээ үйлдвэрт очиод биднэрт ямар ч зураг авах, видео авах боломж байгаагүй. Яагаад гэвэл мэдээж нөгөө үйлдвэрийн процесс, үйлдвэрийн дотоод одоо нууц одоо задрахгүй тул биднэрт одоо ямар ч тийм боломж байгаагүй. Тийм болохоор үйлдвэртээ бид нар ороод ингээд step by step юм болгон дээр үйлдвэрийнхаа юугаар ингээд яваад үйлдвэртэйгээ танилцсан байгаа. За тэрэн дээр бид нар ямар одоо гол одоо ямар ялгааг үзүүлсэн бэ гэхээр одоо жирийн одоо generic тогоонууд одоо үйлдвэрийн процессор ороход одоо металл те одоо цэвэр металлаасаа тогоо болтлоо ойролцоогоор 6-аас 7 степээр дамжаад тогоо гардаг гэж хэлсэн. Харин манай Salad Master-ын тогоо болохоор бараг 100 степээр 100 одоо шатаар дамжижээж янз янзын одоо 100 төрлийн шатаар үйлдвэрийн шатаар ингээд дамжижээд манай одоо Salad Master-ын тогоо гардаг гэдгээрээ ялгаатай гэдгийг бол бид нэр айгүй нарийн тэр одоо үйлдвэрээр яваад ингээд үзэж явах хоорондоо манай менежер тэрийг айгүй сайн тайлбарлаж өгсөн байгаа. Тэгээд үйлдвэрийн түүрийн дараа бид нар бас менежертайгаа уулзаад ер нь тогоогоо яаж хэрэглэх, яаж тайлбарлаж өгөх, тогоотойгоо яаж харьцах, яах вэ гэдгийг бас одоо нэмэлт одоо тренингүүд яваад тэрэндээ бид нар үйлдвэрийн тренингийнхаа дараа ланчаа идээд буцаад автобусандаа суугаад тэгээд үдээс хойш бид нар буцаад хотелтэй Milwaukee-гийн даунтаун бид нар Hilton City Center гэдэг аюу гой том хуучны гой загвартай classic American загвартай их гой хотелд буусан. Тэгээд бид нар хувц сунраа солиод ус цусанд ороод тэгээд бид нар бүгдээрээ дараа нь багаараа Milwaukee-гийн хоттой танилцсан байгаа. Бид нар Milwaukee-гийн Art Museum, Milwaukee-гийн бүр нөгөө манай Michigan Lake-ийн юун дээр ирэг дээр очиж бид нар сайхан юм хоттойгоо танилцаад оройдоо буцаж ирээд хоол ундаа идээд тэгээд амарсан байгаа. Тэгээд 3 дахь өдөр бид нар өглөө ахаад эрт босоод breakfast эцсний дараа бид нэр тренинг суусан байгаа. Бид нэр 4 цагийн өглөөний тренинг дээр бид нэр багаа яаж бүрдүүлэх үү, Salad Master-ийн кастомеруудтай яаж харьцах уу, бизнесээ яаж зөв явуулах уу гэдэргээд тэгээд бид нэр энэ гоё
5 сарын борлуулалт сайн хийсэн гэд одоо шилдэг одоо Америк, Канадын юунуудтай цуг, дээлрүүдтэй цуг ийм гоё ягаан ийм гоё diamond багаараа ингээд хүртсэн байгаа. Энэ diamond маань их гоё ягаан ийм цайвар ягаан өнгөтэй. Тэгээ энэ дээр юу гэж ütсэн бэ гэхээр believe in your team гэж байгаа. Believe in your team гэдэг нь өөрийнхөө багтаа итгэлтэй бай, өөрийнхөө багтаагаа ажил, одоо өөрийнхөө багтаагаа цуг одоо ажил хийж жээж одоо амжилтанд хүрнэ гэсэн ийм гоё мессеж байгаа. Тэгээ энэ чинь 5 сарын 24 оны 5 сар гээд салаад мастер гэсэн ийм гоё 3 хүний зурагтай. Яг бид 3 зориулсан юм шиг ийм 3 хүний зурагтай ийм гоё diamond ийм ягаан ийм гоё diamond одоо ингээд манай багийнх 5 сарын борлуулалт супер сайн хийсэн гэд ийм гоё шагнал авсан байгаа. За тэгээд шагнал авсны дараа бид нэр оройны dinner party болсон байгаа. Оройны dinner party дээр бид нэр camo гэх тийм цэргийн одоо нөгөө ой монд одоо ингээ явхад нөгөө ингээ ногоон бор тийм цайвар ногоон бор өнгөтэй тийм өнгөтэй хувцснууд өмсөд бид нэр пари хийсэн байгаа. Бид нэр оройжиндээ бүжгэлж дуулж нэг нэгнтэйгээ ахиж дотн танилцаж аюу гоё dinner party болсон байгаа. Dinner дээр маань өстой нөгөө нэг олон Аазууд байдаг гэсэн дээр бид нарт аюу гоё тийм Ааз хоолоор дайлж бидний оройны хоол их гоё амттай хоол өгсөн байгаа. Тэгээд бид нэр паридад оройжиндээ инээлдэж, хөөрдөж, бүжиглэж өстой гоё шөнийн 12 хүртэл паридаж бид нар бүгдээрээ гоё нэг нэгнтэйгээ ахиж илүү дотн танилцаад тэгээд маргааш өглөөнд бид нар breakfast-аа идээд машиндаа суугаад тэгээд гэртээ ирсэн байгаа. За одоо ээгийн ихтэй юу яриулъя одоо би одоо товтой ярьчлаа. Ямар ч үсэн ийм програмтай 3 хагас баг 4 хоногийн шахуу ийм гоё програмтай ийм travel club яваад ирсэн байгаа. Одоо манай дараачийн салаад мастрын trip маань Мадрид, Испанд болох байгаа. Тэр нь 7 сарын 25-наас 27-ны аюу гоё international одоо дэлхийд даяар одоо саяны энэ ивент болохоор Milwaukee дандаа Канада, Америкийн дийлрүүд уулзсан ба 300-аад хүн ирсэн байгаа. Харин одоо Мадрид, Испанд болохоор дандаа international манай бүх одоо дэлхийд даяар байдаг бүх дийлрүүд ирж одоо тэр ивентэн дээр уулзах байгаа. Тэр маань 7 сарын 25-наас 27-нд Мадрид, Испанд болох гэж байгаа. Тийм болохоор тэр трип болтлоо одоо бүгдээрээ би дараачихаа одоо трип хүртэл одоо Чикагодо ажиллаа хийгээд сайн ажиллаад багтаага ажиллаад гэр хаваараа байж байна. За тэгээ ээгийн ихч маань анх удаа манай салаад мастрын travel club явсан байгаа. Ээгийн ихч маань надтай ерөнхийдөө баг намайг салаад мастер эхлэхээс анхдагч манай консалтангуудын нэг байгаа. Одоо ингээд жил хагас одоо баг 2 жил бид нэр ингээ баг болоод ингээ ажиллаж байгаа манай мундаг консалтант байгаа. Манай энэ консалтант бас юу н одоо онцлогтой вэ гэхээр сард 10 сейл 10 борлуулалт хийж тийм 10 борлуулалт гэдэг чинь бараг одоо 50-60 мянган долларын борлуулалт ганцаараа хийсэн гэж нөгөө рекорд тогтоосон одоо манай ганц консалтант байгаа. Манай одоо 20 хэдэн нэг хэсэгтээ манайч марг 20 хэдэн Монгол консалтангийн дууд одоо рекорд гаргасан консалтант маань ээгийн ихч байгаа. За тийм болохоор ээгийн ихчтэй юу яагаад travel ямар байсан, юу сурсан, юу харсан, юу нь хамгийн сонирхолтой вэ? Яагаад бусад одоо манай консалтангууд бас энэ манай travel club явж үзэх ёстой вэ гэдгийг та нэг өөрийнхөө сэтгэлдлийг нэг яриад өгтөө. За яг тэрнээс өмнө тэгээд нөгөө яг нөгөө муу нэрийг хосовч арлахгүй, сайн нэрийг хөсөвч олдохгүй гэдэг шиг нэг ганцхан сайн нэр авсан тий. Тэгээд тэргээрээ айгу ингээд хаач явсан ингээд энэ сард 10 борлуулалт хийсэн энэ манай ээгийг л ингээд дахин яриулаад явах мэдээж гоё байлаа. Үнэ юм чи яах юм бэ? Ямар худлаа ярьж байгаа ш. Үнэ юм чи гоё штэ. Тэгээд миний нэг санаа зовдөг юм болохоор нөгөө ээгээтэй хамт ажиллаад яг ингээд тустай гараад ажилласнасаа хойш би ерөөсөө нөгөө шоу муу хийхгүй ингээд яваад байсан тий. Тэгээд тэгж жагаад одоо ганцхан бас нэг одоо ер нь шоу хийж одоо try хийгээд одоо нөгөө шоу хийгээд тэр 10 борлуулалт хийж явах үедээ бол айгуу сайн ярьдаг болоод хүн чинь ер нь бол ингээд нэг өдөр болгон ингээд яриад хүнтэй уулзаад хоолоо хийгээд тэгэх тусам тэр чинь practice болоод тэгээд тэгэх тусам улам ихэн гэж нөгөө ярих юм а. За энэ дээр ингэж энд юма дутуу ярьсан биш. Одоо дараа нь энэ дээр энийг ярих юм шүү гэж бүр ингээд санаад бүр ингээд бүгдийг ингэж багц болгож 30 минутанд багтааж ярьдаг болчдөг байгаа байхгүй юу? Тэр 10 борлуулалт хамгийн төгсгөл дээр бол ерөөсөө яг би буцаад ирэхдээ өстой одоо зүгээр ерөөсөө
шоу хийсэн болгоныгоо би шууд зархаар хэмжээнд болтлоо би ярьж чаддаг боллоо гэдэг тийм бодолтой орж ирж байсан. За. Тэгээд тэрнээс хойш ингээд нөгөө суугаад хэсэг суугаад ерөөсөө шоу хийхгүй ингээд яваад байгаад сүүлд нь нэг шоу хийсэн чинь бүр чичрээд ингээд салгалаад за хаана юу ярих вэ? За энэ дээр юу орхичваа гэдэг ингээд юм хумаа мартас ханаад бүр ингээд нэг юм хийж явахдаа нөгөө хуучин болоод ингээд юм машина хийж явахдаа салаад явахдаа шууд яриад одоо ингээд хоолой хийж явахдаа яриад ерөөс ам уурай байхгүй ингээд залгаад байсан бол одоо энэ дээр юу үлээ гэж ийшээ тийшээ эргэлдээл ингээд сам нөгөө нэг юмны чинь дараалал нь алдагдаад мартах нь их болоод ингээд дунд нь нөгөө конфьюз болдго юм байлээ. Тийм болохоор ерөөсөө биднэрт байнгын практис хэрэгтэй, байнгын шоу хэрэгтэй байгаа байхгүй. Байнга шоу хийгээд авах хэрэгтэй болсон болоогүй тэгжээж бид нар туршлах суух. Тийм байгаад байгаа. Тэгээ нэгдүгээр тэрийг би сая тэр одоо сүүлийн ганц борлуулалт хийлээ шүү дээ, ганцхан том борлуулалт. Эний чинь өмнө би чинь бас нэг 3 4 5 удаа дахиад шоунд явцсан байгаа байхгүй 5 6 одоо ингээд тоолхлоор нийтдээ 10 шоу болсон болоогүй 10 шоу хийцэн байгаа байхгүй. Тэр болгон дээр дандаа ингээд нэг юм зайтай тэгээд дандаа конфьюзсэн юм нэг юм одоо нэг учир дутагдaltaй юм хийгээд яваад байгаа байхгүй. Тэгээд тэгж нэг ганц том борлуулалт хийдэг маань одоо тэрэн дээрээ нэг овоо сайн ярьж чадсан гэсэн үг шүү дээ. Тэгжээж би борлуулсан байгаа байхгүй. Борлуулалтаас хэдэн төгрөг авснаа хэлчихдэггүй. Цалин нэг борлуулалт тэгээ хэдэн төгрөгийн цалин авсан. 1000 400 500 шахуу авсан баха. Тэг санагд. Нэг борлуулалт тэгээ $1400 авсан гэдэг чинь одоо амар сайн манай одоо комиссионны цалингийн юу бол айгүй сайн гэдгийг одоо ойлгомжтой баг тий. За та тэгээд контент дахиад л нөгөөдөг чинь би болохоор дахиад л нөгөө зүгээр хумсныхаа ажилдаа анхаарал одоо сүмийнхаа ажилдаа анхаарал үндсэнцээ бол бас завгүй л дээ. Тэгтэл нөгөө request enter гэдэг юм а бас нөгөө нэг хүнээс нэхэж аавн гэдэг юм а хийхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол саяын би конференц дээр за бид нар эхний өдөр бол бейсбол гейм үзсэн. За үнэхээр enjoy байсан. За бейсбол тоглолтын дээрээс бол яг айгүй гоё. Ер нь бол тэр бейсбол тоглоомыг угаасаа мэдэхгүй анх удаага үзэж байгаа болохоор ойлгохгүй байж байгаа. Ингэдэм юм. Яг тоглоомыг үзээд ингээд амьдаар нь үзэхлээр бас ингэж энэ хүмүүс ийшээ гүйж энэ хүмүүс тэгж энийгээ шидчихэд матка хайж энэ гэж гэдэг юм ингээд нөгөө тоглоомыг ойлгож эхэлдэг юм билээ. За тэгээд гоё. Тэр бол үнэхээр гоё бас enjoy. Бейсбол гейм үзсэн үү? Бейсбол бүр анх одоо ямар нэгэн тоглолтыг стадион дотор үзэж байгаа байхгүй. Би нэг удаа концерт үзсэн. Тэрнээс өөр тийм юу үзээгүй байхгүй. Тэгээд дараа нь заах хотелдоо ирээд өшөө дахиад хүмүүстэй танилцаад тий салаад мастер одоо маш олон дарга нартай танилцаад энэ даргыг дагаж хөөх чинь бас зүгээр юм байна. Даргыг дагаж дарга нартай танилцдаг юм байна. Их гоё байлаа. За тэгээд хүмүүстэй танилцаад ямар ч байсан бас л нөгөө энийгийнхаа амар магтуулаад нэг л их мундаг нөгөө орон борлуулалт хийцэн хүүхэн л нэг тэгэл яваад байсан. За тэгээд маргааш нь бид нар хичээл цуусан. Нөгөө үйлдвэр үзээд тэгээд ирсэн тэрний өдөр. Тэрний маргааш нь бид нар хичээл цуусан тий. Парины өмнөх өдөр гэсэн үг шүү дээ. 2 дахь 3 дахь өдөртөө бид нар хичээл цуусан. Тэр хичээл дээрээсээ бол маш их юм ойлгож авсан. Ер нь бол иймэрхүү хичээлүүд дээр айгүйх тийм нөгөө ер нь бүгдээрээ суух ёстой. Сууж байх юм бол бидний нэгдүгээр хичнээн англи хэл мэдэхгүй ч гэсэн тий би бол 50% ойлгоод илээ. 50% бол бүрэн ойлгосон гэж бодоод байгаа өөрийгөө. За тэгээд энэ дээрээс айгүйх юм ойлгож мэдэж авлаа. Өшөө бас ингээд нөгөө багаар ажиллах одоо процесс тийм системүүдийг биднэрт зааж өглөө. Тэгээ бас биднэрт байна штэ. Яагаад бид нар энэ салаад мастер биднэрт ашигтай вэ? Яагаад бид нар салаад мастерыг дагаж явах юм бол сард $1000 хүртэл одоо тийм борлуулалтыг хийх боломж бидэнд байгаа вэ? Сая доллар хүртэл хийх сая тийм боломж биднэрт байгаа вэ гэдэг тийм одоо юунуудыг зүгээр нэг энгийн наазахын тийм жишээ тоогоор ярьж байгаа байхгүй, тоогоор үзүүлж байгаа байхгүй. Тэгээд тэр мэрийг ойлгож авлаа. Ер нь бол бид нар яг одоо өнөөдөр маргаашийнхаа яг ингээд тогтмол цалин хумсны салооныхоо цалинч гэдэг юм уу одоо манайхан ч бүгдээрээ тус тусдаа бизнесээ хийгээд явж байгаа. Энэ дээрээсээ бид нар нөгөө яг юу харж байгаа вэ гэхээр салаад мастер дээр бид нар нөгөө одоохондоо борлуулалтыг ингээд тэр болгон хийж чадахгүй байгаа учраас нөгөө тогтмол цалиндаа илүү анхаарал тавиад байгаа байхгүй юу? Одоо нөгөө байрныхаа мөнгөийг төлдөг тий.
тогтмол биелүүдээ сарынхаа биелүүдээ төлөх тийм тэрэн дээр илүү анхаарал тавиад байгаа байхгүй. Гэтэл яг хэрвээ нэрээ яг салаад мастраараа ингээд дагнаад ч явах вэ одоо тогтмолыгаа хийсэн ч гэсэн нөгөө реквестүүдээ байнга аваад 7 хоногт ядаж 1-2 удаа нэг юм уу 2 удаа ингээд нөгөө шоунуудаа хийгээд авах юм бол тэрэн дээрээ бид нар дадлах сууна гэдэг маань бид нар борлуулалт хийх чадвартай болно гэсэн. Тэгээд авах юм бол ядаж сард нэгэ байг тийм үү. Ер нь бол би сард нэг гэдгийг айгу баг гэж үзээд байгаа. Ерөнхийдөө бол нэг сард 2 борлуулалт ядаж хийгээд авах юм бол тэрэн дээрээс урамших бидний урам илүү орох байгаа байхгүй юу. Энэ маань нөгөө нэг сардаа бид нар нөгөө тогтмол авдаг цалинтай маань дүйцээд ороод ирнэ шүү дээ. Борлуулалт эхлэх юм бол бидний цалин авж байгаа борлуулалт авж байгаа цалин маань тогтмол авж байгаа цалингаасаа дүйцээд илүү ингээд дүүцээ тэрнээсээ давдаг болоод эхэлнэ. Ялангуяа биднэрт бол практис дадлага айгу хэрэгтэй юм байна гэдгийг бүр илүү сайн ойлгож авсан. Тэгжээж бид нар энэ хүмүүсийн одоо нөгөө Вашингтон ДС явхад бас нэг конференц дээр бид нар нөгөө Филиппинууд тэгж ярьжсэн байхгүй юу. Сард 30 шоу хийж өдөр болгон 30 борлуулалт хийнэ гэж яриад байсан байхгүй юу. Тэр ингээд за хамгийн дадал нь 15 борлуулалт сард хийнэ гэж яриад. Тэгэл ер нь өдөрт нэг борлуулалт тэгэл бидний бие биенийгээ уриалал хүү хаа yes энэ төр гал орлолтол тэгэхэд бол надад өрөндөө бол миний чихэнд бол буухгүй энэ наалдахгүй байсан. Эдгийн баргал тэгэж бодоод байсан хүн чинь дараа нь бид тэр дисид дахиад нэг явахтаа 10 борлуулалт хийсэн шүү дээ. Тэр чинь өдөрт 2-ыг хийгээл өглөө нэг орой нэгийг борлуулаад тэр чинь 7 хоногийн дотор хийж байгаа борлуулалт байхгүй юу. Гэж явсан болохоор энэ чинь нэр тэдний яриад байсан боломжтой юм байна шүүг тэгэхэд би тусгаж авч ийсэн. Тэгсэн одоо бол би хэрвээ бид нэр тогтмол практисаа хийгээд 7 хоногт нэг юм уу 2 юм уу ингээд шоугаа хийгээд авах юм бол зарсан ч зараагүй ч ерөөсө шоугаа л хийгээд авах юм бол энэ дээр ингэж юм л та бид нар одоо нэг хүнээс 5 хүн гаргаж авнаа. За 5 хүн маань юу байх вэ гэдэг чинь бид нар 5 бүхэн партнертай болно гэж байгаа байхгүй юу. 5 бүхэн партнерууд маань биднэрт ингээ хүн олж өгöd байна. Тэр хүний хүмүүсийн нэг нь би өөрөө байна. За ингээ цааталт нь 4 бүхэн партнер байна да. Тэгэж тооцох юм бол 4 бүхэн партнер маань бүгд надад 3 request өглөө. 3 request-ээс бид нар 12 хамгийн багтаа. За 5 бүхэн партнер байлаа гэхэд 5 бүхэн партнер чинь уул нь 15 request бид нар авна. 15 шоу хийлээ. 15 шоуныхаа хэдэн хувьд нь борлуулж чадахгүй 15 шоунаас ядаж 4-ийг нь борлуулъя гэдэг тооцоо гаргаж байгаа байхгүй юу. Ядаж 4-ийг нь борлуулъя. Хамгийн багаар бодоход бид нар сард 4-ийг борлуулад ингээд явах юм бол бидний цалин хэр байх вэ? 9,200 доллар болно. Зөвхөн хамгийн багтаа гэдэг тийм тооцоо гаргаж ирж байсан л та. Тэгээд багаар ажиллана гэдэг юм маань маш чухал болоо явчихж байгаа. Багаар ажиллана гэдгийг сая бол би бол ерөөсөө анх консалтант болсноос хойш тэр бүр анх эхэлснээс эхлээд дандаа ганцаараа явсан. Багаар ажиллахын чухлыг илүү ярьж байна л да. Багаар ажиллана гэдэг маань нэг нь ингээ хоолоо хийгээд биднэрт туслаа. Одоо бид нэр ярьж хахад нөгөөх нь аяг шатангаа бид нар чинь би бол яг ганцаараа явдаг болохоор бүр тэр зовлон надад их байдаг байхгүй. Яг яриад ингээ тэгээ дээрээс нь нөгөө хүмүүсийг хоод иж хооронд уулын би бас л ярьж ах хэрэгтэй байгаа даа байхгүй. Нөгөө төрдөг ингээ гоё communication үүсгээд ингэж ах хэрэгтэй чинь нөгөө төлөг хоол хийж ах хооронд бошиг аягаа аваагаад авъя гэдэг ингээ нөгөө ганцаараа тэнд нэг айлын зарц шиг санагдаад ч юм уу надад нэг тийм байгаа байхгүй. Филм төрөөд идэг. Тэгээд нэг юм айлд би нэг ингээд өөрөө ингээд нэг фил даун болоод нэг юм би зүгээр л энэ айлд нэг хоол хийж өгчөөл явах гэж байгаа нэг айлын үйлчлэгч тоогооч юм шиг нэг тийм ингээд сэтгэл төрөөд буудаг ч юм уу нэг тэгээд идэг нэг тийм тал байдаг. Тэгэхээр тэрэн дээрээ биш багаар ажиллахаар нэг хүн надад туслаад ингээд аялал цангийн нугаагаа тэнцээ ингээ ширээс одоо энэ тэнд ингээ унаад байгаа хог мог ингээд аваач юм ингээд байна гэдэг чинь миний анхаарал илүү төвлөрөөд илүү ярих дээрээ анхаарлаа. Тэрэн дээрээсээ бид нар борлуулалт авнаа. Борлуулалт би илүү сайн ярьж чадах юм бол борлуулалтаа авна. Борлуулалтаа авлаа бол эн чинь биднэрт нөгөө урам маань илүү орж ирэх. Би борлууллаа бол тэндээс чи хайпи гарна штэ. Гэтэл чинь ганцаараа ажиллаад филд даунуулаад нэг айлын зарц болсон юм шиг санагдаад гарах ямар байх вэ? Багаар ажиллаад 2 хүнтэй хамт ажиллаад тэндээсээ борлуулалтаа аваад гарах ямар байх вэ? Эн чинь бүр шал өөр юм байгаад байгаа байхгүй. За багаар ажиллахын чухлыг энэ дээр харууллаа. Харж ойлгож авлаа. Өшөө бас илүү ойлгож авлаа. Дээрээс нь
багаар ажилласнараа бид нар одоо N-ийн дор бид нар ажиллаж байна. N-ийг одоо ингээ ажиллаад байхад бид нар ихэнх нь N-ийн ганцаараа борлуулалтаа хийгээд ихэнх нь ганцаараа зүтгээд байгаа тийм үү. Гэтэл бид нар доор нь ажиллаад бид нар бүгдээрээ ингээ хамтдаа нэг нь нэг, хоёр нь хоёр гэхгүй ингээ хоёр-хоёроор ажиллаад бүгдээрээ ингээ борлуулалтаа хийгээд багаараа ажиллах юм бол багийн үр дүн ямар байх вэ гэдэг юм чи шал өөр болоод явж байгаа байхгүй. За тэгээд өнөөдрийнх шиг одоо өнгөрсөн саяын юу шиг тийм ээ club travel. За энэ шиг ийм юунуудад ингээд бүгдээр багаараа оролцоод ингээд явах бол үнэхээр бүр бас супер байт юм байна. Би ингээд харж байсан чинь Филиппинууд бүр хичнээнээр ороод ирсэн бүр ингээд ер нь бол хүмүүс айгүй багаараа айгүй олноороо ирж чадж байгаа байхгүй хаа байсан Канадад 30 дилер байдаг гинэ. 30 дилерийг нэг хүн одоо удирдах хийдэг. За тэгээд 30 дилер маань 30 дилерээс за 20 30 40 хүн ороод ирсэн байгаа байхгүй тэндээс. Тэ минимум. Тэгээд ороод ирсэн. Дилер болгоноос 2 3 хүн ингээд ороод ирэхэр чинь тэн чинь маш олон хүн байгаад байгаа байхгүй. Тэгээд тэд нар чинь нөгөө нэг бидний бейсбол гейм үзэж яхад бид нар бол одоо Америкийн талд нь суух жишээтэй байхад нөгөөдөл маань Канадын тал ингээд Канадаа гэж орилоо тэнд чинь ингээд нөгөө тоглоомоо ингээд тэнд чинь хөөрхий Канадаас хүмүүс ирж үзэж байгаа ч байсан юм уу гүм үү ерөөсө тэр хэд тэнд орилоо чарлаа. Бид нар хаан дэмжиж чарлаа ингээд гих мэтчлэнгээр гоё ер нь гоё яг хав тоглоом үзсэн ч тэр фан ер нь энэ тэнд явсан ч фан айгу гоё юм байлээ. Тэгээд надад энэ дээр нэг тийм багийн үр дүн гэдэг ямыг надад айгу сайн ойлгуулж өгсөн юм хичээлүүд. Ямар хүчтэй вэ гэдгийг. Тийм багаар ажиллах ямар хүчтэй юм бэ. Дээрээс нь ингээд үнэндээ би яг л ганцаараа л ажиллаж ийсэн. За яг уу миний борлуулалт N-ид нөлөөлөөд нэг багийн юун дотор нөлөөлж л байгаа болохоос нэг айхтар тийм одоо нэг юм багийн юу гэдэг юмыг нэг амар нэг юм мэдэрсэн байгаа байхгүй юу. Тэгээд сая бол нэрэ багаар ажиллах хамгийн чухал ер нь багаа хөдөлгөх ёстой юм байна. За хичээл ойлгохгүй юм байвал одоо хамаагүй би чадах мэдхээрээ бас хэлж өгье туслая. Намайг би одоо аягүй завтай хүн шүү дээ. 7 хоногт 4 удаа хумсан дээр ажилдаг. 4 өдөр ажилдаг. Тэгэхээр намайг зулгаа чангаа туслуулмаар байвал хамт явмаар байвал бас шоу моон дээр мэдээж Эний зулаа хоёр бол ингээд та нарт туслана. Гэхдээ бас надыг ашигламаар байвал ашиглаарай. Би бас туслана шүү гэж хэлмээр санагдчихээн. Тэгээд энэ дээр би бас нэг чухал юмыг олж харсан. Тэрийг харуулах. За нөгөө нэг 4 манки 3 манки байдсан шүү дээ. Нэг нь хэлгүй аамгүй нэг нь хэлэхгүй ингээд 3 манки байдаг шүү дээ сонсдоггүй. Тэр 3 манки дээр нэг юм фаны юм оруулж ирсэн нь 4 дахь манки хардггүй ярьдггүй сонсдггүй гэсний 3 сармагчны зургнууд хаасаагүй явдаг шүү дээ. Тэр 3 хүн болгоно л мэднэ. За тэгжээд л тэрэн дээр 4 дахь сармагчинг оруулж ирээд энэ нэг юм ярьсан юм нь сошиал медиагаар байн харьцдаг бүх юмыг хардаг одоо тийм сошиал медиагаар харьцдаг утас барьсан тийм сармагчингийн зургийг оруулаад ирсэн байсан. Тэр бол одоо би танаас харуулъя. Тэр бол бас дээр харуулах гэж байна. Ингээд за ингээд 4 дахь сармагчин байж байгаа байхгүй юу? Энэгээр би ойлгохдоо энэ чи яг юу гэж ойлгосон энэ дээр гоё тайлбарлаж та. Яг одоо нөгөө 3 төрлийн хүн байдаг тийм үү? Тэр 3-нд нэг нь юм хардггүй тэгтээ сонсож ярьдаг, нөгөөх нь сонсдггүй тэгсэн мөр харж ярьдаг. Тэгэхээр тэр нөгөө хүн болгоны нөгөө ааш зам юу яа тохируулах гэдэг чинь тэр байхгүй. Энэ дөрөвдөх одоо манай одоо юу сошиал медиа одоо актив болсноос хойш дөрөвдөх төрлийн хүмүүс гараад ирчихэж байгаа. Энэ нь яаж нэ гэхээр нөгөө сошиал медиагийн хэрэггүй юм үзээд хэрэгтэй юмд анхаарлаа хандуулж чадахгүй одоо тренинг хийж байгаа чи утсан дээрээ суугаад байгаа хүмүүсүүдийг яриад байгаа байхгүй. Тийм болохоор одоо тренинг хийж байгаа зарим хүмүүс нөгөө юм хардггүй тийм үү зарим нь нэг юмаа сонсдггүй. Гэхдээ энэ тренинг хийж байгаа үед хамаг focus concentration одоо тэр тренинг дээр байх ёстой. Сошиал медиа эдрээс салах ёстой гэдгийг л тэр одоо тэр тренинг дээр бол тэрийг ярьж ирсэн. За нэг юм гаргаж ирсэн. За өшөө. Өндөр би энэ дээр зөндөө зургнууд болно. За энэ дээр бол ерөөсөө ярилцаад л байх хэрэгтэй. Тэгээ кастомеруудтай бол үргэлж ерөөсөө шууд дандаа үннийг хэлдэг тий. Үнэн хэлдэг байх хэвээр. Тэгээд lead
Lead by loyalty, it's obedience гэж байгаа байхгүй. Хэрвээ хүмүүс биш үү өөрийн чинь үнэн бишрэгчүүд одоо ингээд дагаа явах юм бол тэд нар өөрийн чинь хийсэн бүх юм чинь л биелүүлнэ гэж байгаа байхгүй. Тийм болоо тэр loyalty одоо customer-ууд ч вэ нүү өөрийнхөө багтаач вэ нүү тий өөрт чинь одоо loyal гэхийг одоо монголоор юу гэж хэлэх вэ? Үнэнч одоо үнэнч өөртөө үнэнч тэр өөрийн чинь хаашаа бол хаашаа дагаж явах тийм хүмүүсүүдийг бүрдүүлэх ёстой гэж хэлж байгаа байхгүй. Тэрэн дээр тэгтээ бид нөгөө нэг гол нөгөө юу ахаа байхгүй юу? Одоо энд байна л да. Бид нар чинь болохоор Booking партнерыг эхлээд доороо үүсгэж хэрэгтэй байгаа байхгүй хүн болгоно манайхаа. Энийг нэг анхаарах хэрэгтэй юм бэлээ. Booking партнертай болох хэрэгтэй юм бэлээ. Тэгэх юм бол тэр Booking партнер чинь та нарт ерөөсөө ингээд хүн олж өгөөд байна тийм үү? Та нар өөрснөө хүн олж чадахгүй байсан ч гэсэн Booking партнер чинь хүн олж өгөөд байна. За Associate гэдэг чинь бидний хамгийн эхэлж байгаа одоо хамгийн ихний нөгөө нэг 30 өдөр нөгөө шоу хийх юм бол тэг нэг гэдээсэн юмнууд байгаа штэ. Тэр одоо бидний анхны одоо дадлаг хийдэг үе дээрээ гэсэн үг л дээ. Миний ойлголт. Ерөнхийдөө тренинг. Тий, тренингийн хийж байгаа консалтант сурж байгаа үеийн юу байхгүй. Гэхдээ бид нар чинь одоо ч гэсэн бас л стил сурж байгаа үе дээрээ яваад байгаа. Одоо хичнээн консалтант болцсон байгаа ч гэсэн одоо стил сурч байгаа үе дээрээ өөрөөр хэлбэл сайн ярьж чадахгүй л байгаа үе дээрээ явж байгаа учраас бид нарт энэ тренинг аяггүй чухал байгаа байхгүй юу. За консалтант маань өөрөө бие даахчих ёстой үе тийм ээ, аль хэзээ ярьдаг болчихсон байх ёстой үе. Senior консалтант ингээд дистрибьютор гэдэг ингээд ахиад бидний төвшин ахиж явах ёстой байгаа. Одоо ямар ч мэрэгжил дээр тийм үү бид нэр байнгын сургалтанд сууж, байнгын өөрийгөө дээшлүүлж, байнгын өөрийгөө сайжруулж, байнгын өөрөө шинэ одоо юу болж байна, яаж тэр бүх юмыг мэдчих хэвээр тийм үү. Тийм болоо тренинг юу яах, юм уншиж сурах гэдэг чинь айгүй чухал л та. За Booking партнер яагаад чухал вэ гэсэн чинь энэ дээр Booking партнер биднэрт 3 referral-ыг бүр сард 3 referral-ыг заавал өгч явах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүмүүс өөрснөө биднээс мэдээж хэрэг ашиг авч тодорхой хэмжээний энэ хүмүүс чинь бас ашигыг нь бид нар өгөх учраас сард 3 referral энэ хүмүүс биднэрт олж өгнө гэдэг бол эднэрийн хувьд бол easy юм байгаа. Айгүй бага байхгүй юу? Хамгийн минимумаар ярьж байгаа байхгүй. Хамгийн багаар 3 referral-ыг биднэрт олж өгнө гэдэг маань энэ Booking партнер маань өөрийнхөө Booking партнер гэдэг юугаа авч үлдэж биднээс мөнгө авах нөгөө тэр одоо юугаа хувь авах нөгөө юугаа одоо лимитээ авч хадгалж үлдэж чадж байна гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? Тийм ээ? Тийм. За. Тэгээд Associate болохоор энэ дээр ингээд бүгдийг нь харьцуулж харуулсан л да бид нар 10% авдаг, дараа нь 15% авдаг болно. За ингээд senior consultant болохоор бид нар доотлолтой нөгөө Booking партнер бүх юунуудаа ингээд Booking партнер үүсгэж байна гэдэг чинь бид нар бас дахиад доор багтаа болж байна гэсэн үг. Тэр багаа яаж авч явах вэ гэдэг юмыг бид нар дахиад суралцах хэрэгтэй болчихж байгаа юм. Суралцаж тэрэн дээр туршлагач байгаа юм. Тэгээд туршлагаж аваад тэгээд тэр Booking партнераа ингээд яг ингээ хариуцаад аваад явахаар нөгөө бидний нөгөө нэг хүн 5 доороо 5 хүнтэй гэдэг юм чинь гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээд тэр 5-ын дор дахиад одоо манай багаар ажиллах системийг ярьсандаа энэ дээр бол илүү бид нэр ойлгох юм нь болохоор одоо энэ нэг хүн нь болохоор би тийм үү. Тэнгүүт дахиад Booking партнер 5-ыг үүсгээд дахиад доороо дахиад 5 консалтанттай ингээд байх юм бол нийтдээ 10 хүн зөвхөн надаас ургаж гарна гэсэн үг шүү дээ. Ингээд явах юм бол чи бол ерөөсөө хамгийн мундаг одоо лидер болж байна. Дээрээс нь чи сард $1 сая борлуулалттай байж чадна гэдэг ямиг л энэ дээр гаргаж ирсэн. Тэгээд энэ бүх энэ чиний доор байгаа 5 хүн. За Booking партнер бол зайлшгүй чамд 3 хүн өгнө. За тэгээд дахиад $1 сая шүү. Эгч жилд сар биш. Жилд. Жилд юм уу? Жилийнх юм уу энэ үү? Жилд. Гэхдээ наад тоонууд чинь сараар явж байгаа. Гэхдээ наад $1 жилийн борлуулалт. За би энийхэн тоог нь харуулаад байгаа. Энэ дээр бас авсан зургийг дарсан. За энэ байна. Зүгээр өөрөөсөө ганцхан $48,000 борлуулалт гаргаж ирж байгаа байхгүй юу? Ганцхан өөрөөсөө. Тэгээ багаасаа $9,600 тэгээд нийтдээ юуны $57 өөрт чи ирэх цалин чинь штэ. Тэгэхээр тийм юу гарч ирж байгаа. Жилийн $1 сая борлуулалт. Наа чи ганцхан цалин яриад байгаа. Цалин чинь $50,000 гэсэн үг.
энэ дээр болоо би сар гэж ойлгоодсон. Одоо жишээлбэл total 15 referral Наадмын авлаа. сар. Наадах чинь сар. Тий. Тэгээд 80%-ийнх нь юуг нь cooking rate гэдгийг нь юу гэж ойлгоо. 15 хүмүүс чинь бүгдээрээ шоу хийлгэхгүй шүү дээ. За тэгээ 80% нь хийлгэлээ гэж бодчих. За тэгэхээр 12 шоу хийсэн гэж үзнэ. За яа. За тэр 12 шоуноос 3-ын нэг нь борлуулалт хийлээ гэж үзэхэд 4 сет зарнаа гэсэн. Сард. Тийм сард. Тэгээ багаас чи ахаад нэг 2 сел ороод ирж байгаа үстэй. Багийнхан ч бас юу гайгаад эхлэв те. За тэгэж тооцсон юм уу те. Би наацаа чи айгу нарийн өөрийнхөө нөгөө багийнхаа юун дээр наацаач ахаад Монгол хэл. Энийг сайн ярьж өгөх ёстой байна гэж ойлгосон. Энийг хийн наацаа. За энэс гадна та за энэ тренинг дээр та багаараа цуг ажиллах айгу чухал юм байна гэдгийг ойлгож авсан. За дараа ойлгож авсан юм чи юу вэ? Өшөө даймонд авсан. Манайх бол ингээд зөвхөн эний бараг л ганцаараа зүтгээ. За манай цэцээ надаас бусдын ер нь бол бүгдээрээ гоё борлуулалт хийж өгөөд энэдээ зөндөө тусалсан. Тий, хийсэн. За энэ дээр ингээд багийн нэр маань энэ дээр манай энигийн нэр ингээд орсон явж байгаа. Ийм гоё. Энэ даймондыг ингээд гараараа барьж үзэж шүдэрээ мэдрэх гоё юм байлээ шүү таминэ. За тэгээд хамгийн гоё юм бол манайх ингээд би бол ерөөсөө бүгдээрээ хамт ингээд иймэрхүү юмнуудад явж явах нь өстой гоё юм байна да. Явж явах хэрэгтэй юм байна да гэж бодсон. Ер нь бол тэгээд ерөн ихэнх манай монголчууд ер нь ийм тийм албан ёсны яг ийм Америк компани ийм travel trip эдэр конференс эдэрт ерөн ихэнх хүмүүс явж үзээгүй байдаг. Тийм болоо юу болдгийг сан бас ойлгохгүй. Тийм болоо би албаар таныг энэ видеон дээр оруулаад хүмүүст ойлгуул ямар гой юм болдгийг, юу сурдгийг, юу хардгийг. Тэгээ хамгийн гол нь манай салат масын бас нэг гоё юм манай менежмент айгүй нээлттэй, айгүй энгийн хүн болгонтэй чи дилер байна уу, консалтант байна уу гэж ялахгүйгээр их гоё харьцаж бүгднтэй сайхан инээж ханиаж те. Манай президент, манай компани президент нэг орой манай бүр орой орж ирж өрөөнд орж ирж манай бүр шүлнээс амссан тийм үү. Тийм одоо юм гоё дотноо юм сайхан яг гэр бүл шиг ийм харьцаатай байдаг гэдгийг л би бас хүмүүсүүдийг хараасаа гэж бодсон байна. Энгийн хүмүүс байдаг юм байна. Тэр бүжгэлж яхад одоо оройны паран дээр бүжгэлж яхад бол ерөөсөө тэр зөвхөн манай нөгөө нэг юуны одоо юуны дилерлээ тэр нөгөө залууч манай одоо биш дилер биш. Манай директор Роб. За Роб гэхтэл ерөөсөө бүр тэнд чинь жоохон хөвчөг бүжгэлж байгаа байхгүй бүр ерөөсөө ингээл маань үл хүмүүс ядарч байгаа шүү дээ. Бид нар чинь бүх энэ юм чинь зохион байгуулах гад өглөө өөрөөр бид нар чинь босоод 7 цагт ажил дээрээ ирээд митинг хийгээд оройжондоо бид нартай зууралдаад тэгээ шөнө 12 хүртэл тэгэж бид нартай тэгэж паридна гэдэг чинь айгүй нөгөө амар тэр хүнээс төвчээр шаардж байгаа. Тэгэхэд би ядарч байгаа ингээ өрөөндөө ороод унтаж болно шүү дээ тэр хүн. Тэхгүй байгаа хгүй бид нарыг бодоод бидний одоо сэтгэлийг бодоод бид нартэй заавал цуг ингээд энэ хэдэн өдрийг 24 цаг ингээд бид нартэй өнгөрөх ёстой гэдгээ тэр хүн чинь бүр аюу сайн ухаарсан тодорхой тэрийнхээ тухай бүр бид нартэй тэгж хичнээн ядарсан ч байсан хамаагүй мань хүн бид нартэй тэгж бүжиглээд угаад идээд ингээд бүгдээр ингээд сайхан пар идэж байгаа байхгүй. Тэгээд тэр манай тэр үйлдвэрийн ерөнхийлөгч хүртэл бас ямар гоё энгийн хүн байна. Ерөөсөө тэр дарга нар бол өстой айгүй энгийн, айгүй даргахан хүмүүс байт юм байна. Би гоё малгайхан хүмүүсэд үзэлч. За тийм. Brewers, Milwaukee Brewers-ийн геймээс авсан малгай. Энэ ярилгыг авмааргүй санагдаад байлгаад байгаа. Энэ одоо авах ёстой. Уг баг наад чинь гоё чимэг болоод байгаа юм шүү. Гоё болоод байгаа. Тэгээд үйлдвэрийг үүсгэх би ер нь яагаад энэ тренд заавал энэ одоо travel-д яагаад заавал явъя гэж бодсон бэ гэхээр анх салат мастерт ороод энэ тоогоонуудыг ингээд одоо ийм гоё healthy, ийм гоё юм байдгаа гэдгийг өөрөө нөгөө биеэрээ мэдрээд би өөрөө ирүүлжээд ингээд явж байгаа учраас хүмүүс бүр энэ үйлдвэрийг би үзчихэд энэ үйлдвэрийн ярмаар санагддаг байсан байхгүй юу. Тэгээд үйлдвэр үзэх боломж ер нь бол тэр болгон хүмүүст байдаггүй. Нөгөө анх чинь бид хэлжсэн шүү дээ. Сүүлийн үйлдвэрийн төр 5 жилийн өмнө болсон. Болтол төлөө энэ үйлдвэрийг үзэх боломж олддгоо гэд. Тэгээд тэгжсэн чинь сүүлийн 8 жилийн дараа энэ үйлдвэрийг жилийн дараа 2019 онд сүүлдсэн. За.
Тэгээд энэ үйлдвэрийг үзэх боломж одоо биднэрт гарсан. Тэгээд би чинь бол сая бол одоо огт борлуулалт хийхгүй байгаа консалтант байгаад байгаа шүү дээ. Тэгэхэд надад үйлдвэр үзэх боломж гарч ах чи юу ярьж байгаа юм? Явуулгүй ядгийн миний мөрөөдөл байсан учраас би үндсэндээ бол очиж үзсэн. Тэгээд үйлдвэр дээр очиод би бүр ерөөсөө ширхэг деталь болгон дээр би бүр enjoy-дад байсан гэж боддоо. Бүр жоохон хөвчиг тэнд бүр баярлаад бүр өстой юм болгоныг очиж үзээд ингээд бүр шагаагаад хүмүүс тэнд чинь ингээд яриулаад цаашаа дагаа явж байгаа чи би бүр гүйж очиж нөгөө деталь болгоныг гараараа байрж үзээд тэмтэрч үзээд бүр ингээд тэр зүлгэж байгаа тэр нарийн деталь мүлгүүрүүдийн ширхэг болгоноор нь би ямар зүлгүүрээр зүлэгдэх яадын хийдэн гэж бүр тэгж үзээд бүр тэгээд наанаг нөгөө нэг тэнд чинь үйлдвэрийг нөгөө үзүүлээд явж байгаа нөгөө хоёр дарга маань бас дагаа явж байгаа шүү. Нөгөө хүн ард нь үлдчихгүйгээд группээр нь дагаад явж байгаа. Тэгж яхад би араас нь нөгөө хоёр дарга намаа ингээ сахиа цогцсон. Үйлдвэрийнх нь нөгөө деталууд дээр нь очиж хүрээд юмн дээр нь яваад байгаа байхгүй. Намаа ингээ манай за одоо болцоо. Ингээд тийш нэгэд хөтлөөл. Тэгж үнэхээр гоё enjoy яасан бүр айгуу гоё яасан надад. Тэр үйлдвэрийн нарийн ингээд нөгөө хийж байгаа ширхгүүд тэгээд детайлууд ингээд нөгөө үйлдвэр маань хуучин болвол айгүй ингээ хүмүүс бас бүгдээрээ амьдараа ажиллаад амьдараа ингээ зүлгүүрдээд ингэдэг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь одоо бас ихэнх ер нь ихэнх юм баг автомат болсон. Автомат робот машинууд яаж хөдөлж जैन. Тэгээд тэр үйлдвэрийн энэ нөгөө бидний энэ байруул таг эднэр чинь салахгүйгээр яаж ингэж зовдож чадчихээн. Тэрийг нь биднэрт ингэж шалгуулж үзүүлж байгаа энэ бол хизээч хуурахгүй ингээд чи хүчээр ингэж юмар ингэж яхад ямар байна гэдгийг нь харуулж байгаа юм. Гэх мэтчлэнгээр айгуу гоё нарийн деталь болгоныг үзүүлсэн. Гоё юм байлээ. Энэ дээр би нэг юм нэмчээ. Нөгөө би түрүү чи нөгөө нэг дуу гарахгүйсэн видеон дээр тэрийг ярьсан. Одоо ахаад нэг хэлчихэ. Жирийн үйлдвэр дээр бид нар бас гол ойлгуулсан юм юу вэ гэхээр одоо жирийн одоо дэлгүүрт байдаг тогоонууд байна шүү дээ. Тэгээд үйлдвэрийн процессор одоо нэг металлаас тогоо болтлоо. Нэг 6-аас 7 шатаар яваад тогоо болоод гараад ирдэг гэж байгаа байхгүй. Тэгэхэд манай салад мастрын тогоо бараг 100 шатаар дамжиж одоо жирийн эмт төмрөөс тогоо болтлоо. Бараг 100 шатаар дамжиж маа таг гэхэд л 14-өөс 16 шатаар дамжиж тогоо болж ингэж final product болж гарч ирэхэд 100 шатаар дамжиж явдаг гэдэг чинь ямар нарийн технологи, ямар нарийн бүтэцтэй, ямар нарийн одоо хийцтэй тогоо вэ гэдгийг бид нэр тэрийг аягүй сайн тэр үйлдвэр дээр тайлбарлаж өгсөн. За тэгээд нөгөө үйлдвэрт хамгийн эхлээд ороход ийм орооцсон ийм одоо нөгөө бидний материал байгаа шүү дээ. Төмөр маань байгаа шүү дээ. Тэр металлыг ингээд урсгаад гаргаад тэрийг ингээд хэвлээд одоо ингээд бид нар хамгийн эхлээд үзэхдээ тагны шат амжилгыг үзсэн байхгүй юу. Тэгээ ингээд таг болгоод ингээд хэвлээд ингээд гаргаж ирж байгаа. Тэр таг болохынх нь өмнөх процесс нь яг ингээд хэвлээд юм хавтгай төмөр болгоод ингээд гаргаад ирж байгаа. Төмөрнүүд хавтгай бөөрөнхий төмөрнүүд хэмжээгээрээ те бидний сайзаар нь. Тэгэхдээ тэрэн дээр ингээд нэг хүн одоо ингээд яг ингээд бүр нарийн ингээд хараад ингээд детальчлаад нөгөө төмрөө шалгаж байгаа байхгүй. Тэгээд ингээд дефектнүүдийг ингээд ялгаж тавьж яана л да. Тэгэхээр би энэ яг ямар дефект яатсан болоод ингээд гаргаж тавиад байгаа ингээд гүйж чад тэрийг нь харж байгаа. Тэгээд энэ яатсан ингээд харсан чинь яг энэ дээр нэг жижигхэн нэг ширхэг цэг ингээд хонхор ингээд жоохон цэг байгаа байхгүй. Тэрийг дефект гэж үзэж энийг юунд оруулах хажууд тийш гаргаж хийж байгаа байхгүй. Гэх мэтчлэнгээр бүр нарийн деталь болгоныг ингэ шалгадаг хүмүүс нь шалгадаг тэрийг нь нарийн деталуудыг. Тэгээ бүр юм аппаратаар тусгай юм уншдаг аппаратаар төмөр болгоныг шалгаж манай нөгөө төмөрний нөгөө нэг quality-г хүрч гэнэ үү гэдгийг байнга тэр одоо титан байна гэдгийг нь яг ингэ шалгаж бас байгаа. Тийм аппараттай. Тэрийг нь бас хүмүүс хийдэг байгаа. Яг ингээд үйлдвэрийнхээ одоо тагаа ингээ хувилах, хэвлэх тийм юмнуудыг нь бол автомат машинууд хийцдэг. Нарийн гялгар өнгөлгөөг нь бас ингээд автомат машинууд хийцдэг. Тэр нөгөө манай тагны нөгөө хонх байна штэ. Тэгээд бид нар тэрийг чинь хонх гэж ярьсан чинь тэрийг чинь хонх гэж ярихгүй. Энэ бол бидний nutrition saver гэж ярина шүү гэж ярьж байгаа байхгүй юу? Nutrition saver. Яг шимт хижээлийг хадгалагч гэж байгаа байхгүй юу? Шимт хижээлийг хадгалагч манай тогоонд хийсэн хоол маань 93% шимт хижээлээ хадгална гэдэг чинь тэр хонхны ачаар тэгж хадгалагдаж байгаа гэдгийг хэлж байгаа. Илүү хүн гэж тэгж гой зөвлөгөө нөгөө хичээлдээ гэж ярьсан. Бид нар үйлдвэр үзэж явах процессны дунд тийм хичээл бас давхар ороод явсан. Тэгээд тэр хонхыг маань бас автоматар ингээд тас гэж зоочдөг юм байлээ. За өшөө бас
бүр нарийн хамгийн гадна талын гялгар өнгөлгөөг хувь хүмүүс ингэж бас хийдэг юу вэ. За тэгээд би ер нь бол зүгээр яхаа сүүлдэн тэр нөгөө парадад ингэж яаж явахдаа үйлдвэрийн дарагт хэлсэн. Би үйлдвэр дээр очиод өстой амар инжойцсон. Боломж олддог бол би энэ үйлдвэрт ажиллах юмсан гэж бодсон гэж хэлсэн. Тэгсэн чинь би бодож үзье. Ер нь шууд үлдээ гэсэн биш үү таа чи бүр. Үйлдвэрийн ажилд. Тэгтээ нэр үнэхээр гоё санагдсан. Би өөр тэгэж амар инжойцсан. Айгүй гоё байсан. Тэгээ тэр үйлдвэр явж байгаад бид нар нөгөө зогсон стоп болгон дээр ингээд ажиллаж байгаа хүмүүсээс асууж чи хэдэн жил энд ажиллаж байна? Хэдэн жил ажиллаж байна? Зарим нь 17 жил, 24 жил, 40 жил, 30 жил те айгүй олон жилийн туршлагатай хүмүүс байгаа аахгүй тэнд чинь бас. Манай үйлдвэр чинь 100 жилийн түүхтэй Family Regal Family-гийн одоо манай үйлдвэрийн чинь нэр нь Regal Wear гэдэг үйлдвэр байгаа. Тэр нь Regal Family-гийн одоо family business 4 generation дамжсан. Одоо манай байгаа Ryan Regal гэдэг одоо манай president CEO маань энэ Regal юу гэр бүлийнхаа одоо 4 дахь generation дээр энийг одоо өвлж аваад ажилуулж байгаа ийм одоо удаан одоо family business болоод ажиллаж байгаа ийм мундаг компани байгаа. Тийм болохоор одоо өөрийнх нь өвөөгийнх нь аав нь те ингээд амжаад сая сүүлд аав нь ингээд юу яагаад одоо ингээд хүн ажилуулж байгаа. Ийм айгу 100 жилийн гаруй жилийн түүхтэй үйлдвэр. Тэгээ манай төмрөн дээр бас би нэг юм хэлэх юм байна юу гэхээр манай үйлдвэрийн төмөр ганцхан 2 төмрийн шин төмрийн үйлдвэрээс ирдэг байгаа. Манай үйлдвэр дээр ерөөсөө нөгөө юу ирдэг байгаа. Ерөөсөө нөгөө recycle төмөр ихэнх одоо тогоонууд одоо хямдхан тогоонууд бол бүгд recycled өмнө нь одоо хаана юунд хэрэгжилж исэн бүүмэд тийм төмрөөр тогоо идэг ба. Манай тогоо бол анхдагч төмрөөр тэгээ манай Швейцар Америкийн 2 айгүй нэртэй том төмрийн үйлдвэрүүдээс манайх төмрөө авдаг гэдгээр айгүй том ялгаатай. Яг л өөрөө чи одоо хэрэгжилж байгаа тогоо тийм үү ямар нэгэн хортой үйлдвэрт ч юм уу эсвэл бүр машины ийм юу ч байсан байж болно тийм үү бензиний танк ч байсан байж болно. Тийм болохоор ямар хортой юмд өмнө нь хэрэглэгдэжсэн төмрүүдээр дараа нь одоо тогоо хийхэд биднэрт одоо бас ямар нөлөө үзүүлэх үү гэдэг чи ойлгомжтой тийм. За өөр юу вэ? Манайх бол хамгийн анхдагч үйлдвэрт баг ажиллах төгссөн байна таа чинь тэгвэл. Бүр очиод ажиллах гад бүр санал өгсөн байж тээ таа чинь. Үйлдвэр дээр ажиллаж байхад нэг өвөө байсан. Тэр өвөөгийн ярьсан одоо тэр ярианы тэр юун дээр нэг тогоонуудын зургийг нь би дарж авсан л та. Тэгээд энэ болохоор байж тээ би одоо эднийг харуулъя. Энэ салаад мастрын хамгийн анхны одоо тэр өвгөн бол 46 оноос эхлээд 65 оноос эхлээд 65 оноос эхлээд энэ салаад мастрын юун дээр ажилласан өвгөн байгаа байхгүй. Тэгээд тогооны одоо хамгийн анхны түүхийг ярьж байгаа салаад мастер компани угаасаа тогооны анхны түүх. Тэгэхэд анханасаа манайх ийм одоо хөнгөн цагаан төмрөөр хийдэг байсан байна гэж би ойлгосон. Одоо 1900 алуминиум тийм ээ алуминиум он ахгүй наад. Тий 40 оны тогоо ахгүй энэ. Тэгэхдээ стил энэ дээрээ хонхтой. Тэгээд энэ чинээ нөгөө яарлагтай одоо эмблемтэй нөгөө үйлдвэрийн манай салаад мастрын эмблемтэй. Ийм тогоо. За. Тэгээд тий дараа нь манерийн одоо дараагийнх нь 40 оноос хийсэн одоо тогоо нь энэ stainless steel одоо салаад мастрын бас тогоо нь энэ. Гэхдээ ийм бариултай болсон байгаа даа байхгүй юу? Дараагийнх нь тогоо. Бариултай байсан. Бариул нь авагддаггүй. Зүгээр юм бариултай байсан. Тий. Тэгтээ стил бас ингээд хонхон явж байгаа, эмблем нь явж байгаа ийм тоогоод байгаа байхгүй юу. Тэгээ энэ тоогоонд тэр хүүхэн айгүйх дуртай байсан гэж ярьж байгаа байхгүй юу. Тий. Миний хамгийн дуртай байсан тогоо гэж ярьж байгаа юм. Тэгээ дараагаар нь ингээд үйлдвэр тогоогоонуудынхаа нөгөө бариулгүй болгоод ингээд хийгээд ингээд одоо ингээд эднэр ингээд он дараалаад ингээд сүүлийнх нь хашаат амжилгууд ингээд явсан байгаа даа байхгүй юу. Тэгээд энийг бариулгүй болгохт нь айгу дургу байсан гинэ. Тэгэл нэг кастомер ерөнхийдөө хүмүүст ингээд нөгөө шоугаа хийхдээ айгу дургу ингээд өстой энэ бариулж өстой энэ бариулаа ягаад гэвэл энэ бариулаасаа хүмүүс нөгөө хайнт хийд ингээ өлөгдөг юмнуудаас ингээд энэ одоо ингээд дээр үеийн тогоонууд чинь бүгд ингээ өлөгдөг байж чинь аваачаад бариулын аваа хийчихээр үлгэх газар байхгүй яах юм ингээд тэгжсэн чинь нэг кастомер дээрээ очиод ингээд жоохон дурамчхан ингээд шоугаа хийжсэн чинь нөгөөх нь өстой энэ өстой
Үгүй шоу хийсний дараа байхгүй танилцуулаад тэр айл нь уг нь худалдаад авсан кастомер нь буцаж би энэ тоогоог чинь дахиж бариулгүй болсон манай тоогоо энэ төр гэл нөгөөтгөндө жоохон комплент маягтай уулна ярьсан байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөтг нь хөөе тийм үү бариулгүй болсон тэгвэл би наадах чинь дахиж худалдаж авъя гээд дахиж сет худалдаж авсан гэж байна. Тий 2 дахь сет худалдаж авсан. Тэгээд яагаад вэ гэд үгэн гайхсан чинь бүгдээрээ нөгөө нэг одоо шүүгэнд бүгдээрээ ингээ ороод багтчихдаг. Энэ өстэй айгуу дуртай. Кастомерууд нь дуртай байсан. Тэгээд тэрнээс хойш өвгөн энэ салаад мастерынхаа бариулгүй тогоондоо дуртай болсон гэдэг тийм түүх ярьж исэн. Тэгээ энэ айгуу өндөр настай өвгөн. Тэгээ одоо 80 гарсан хүн шүү дээ наадах чинь. Айгуу мундаг тэгэл travel хийгээл бид нартай адилхан зэрэгцэл явж байгаа үстэй. Ерөөсөө ядарч яана хүү хаа хөл гар өвдлөө гэж ерөөсөө комплейнт авахгүй. Айгуу мундаг. Одоо 65 оноос хойш дилер хийж байгаа хүн. Энэ болохоор манай Эний зулаа хоёрын авсан ашигладаг тоогоо байж тээ. Тийм. Анх 16 анх одоо 16 гэжээс одоо 17 8 болох гэж байна шүү дээ. Тий. За тэгээд тогооны үйлдвэрээс гараад юу болов? Тэгээд дараа нь бид нэр Milwaukee хотын төвөөр явж хоттойгоо танилцсан. За хоттой танилцах. Гэхдээ Milwaukee их гоё хот байлээ. Надад лав нөл модон дотор тийм байрлагдсан. Би Чикагод даунтаунд тийм их мод хараагүй санагдаад байгаа байхгүй юу? Тийм их модтой газар байхгүй юу? Тэгээд энэ нөгөө нэг энэ гараж дээр хүртэл бүр том моднууд ингээ олон давхар гаражууд байж тээ. Гараж дээр ч одоо хоосонд эвэрлээ нэцтэй уулна. Тэгт чинь бүр том ингээд өндөр том бүдүүн моднууд байгаа байхгүй юу? Бүр модон дотор баригдсан хот. Би өөр Milwaukee тийм гоё гэж одоо бас л мэдээгүй л байсан байгаа байхгүй. Би ч Milwaukee бас л нэг 2 очсон л хүн шүү дээ уулна бол. Тэгтээ яг үдэ нөгөө айлд нөгөө эмээ өвөө харахтаа ч юм уу ямар нэгэн байдлаар нэг тэгсхийгээл очоод ороод гарч ирсэн. Бид нар нөгөө сүүлийн тэр нөгөө юу ретрит руу явахдаа нэг хальттай арилсан тий. Тэрнээс яг гэж явж үзээгүй байгаа байхгүй. Тэгэхэд айгүй гоё газар санагдсан бас. Бид нар тэгээ хотын төвд Hilton City Center гэдэг хотын төвд аюу гоё классик дизайнтай аюу гоё тансаг гоё хотел бид нар бүгдээрээ 3 хоног хонлоо. Тэндээс алхаад бүх юм руугаа явцдаг. Аюу гоё локейшнтэй хотел буусан тий. Эний зулаа хоёрыг за ядарч жоохон өдөр нэг унтаадах юм та гэхээр би зүгээр юу яриад байгаа унтахгүй одоо шөнө л одоо босё гэл яв гари гэж бид нар тэгээд үндэ бол аяггүй завгүй тэгээд аягүйх нөгөө ингээд одоо дасглаа ингээ хотын төвөөр алхацгаагаад нэрээ гоё ясан аяггүй гоё явлаа. Тэгээд дууссан маргааш нь болохоор бид нэр митингтэй нөгөө шагнал эдрээ аваад тэгээд оройн манай нөгөө goodbye party болсон шүү дээ. Бид нар бүгдээрээ пари даад бүх хаар шар цагаан магаан ерөөсө бүгд бүжиглээл ерөөсө тэн дотор чинь би хүртэл хариалгаж орж бүжиг зох. Суух завгүй бүжиглж байгаа л. Тэгээд болсон тий. Яасан мундаг ямар гой бүжиглдэг. Тэднийг дагаж дуурайж бүжиглээл тэгэл ерөөсө айгуу гоё ялаа. Тэр дарах цэрэггүй бүгд бүжиглээл ерөөсө тэр дотор чинь мундаг улсууд байдаг юм байна. Их тийм хөгжилтэй гоё хүмүүс байдаг юм байна. Хүмүүстэй найзлахад бас гоё санагдчихээн. Бүгдээрээ бие биенийг айгуу гоё найзлахад. Одоо эн чинь бидний л бас нэг ажлын хамт олон болчихж байгаа шүү дээ. Тэгээд тийм болоо бид нар ямар том хамт олон хүнтэй явж байгаа гэдгийг мэдэрч байгаа байхгүй. Тийм travel дээр очоо тий. Гоё юм байлээ. Гоё санагдсан. За нэлээ урдаан лайв хийчлээ. Гэхдээ яг би энэ experience-ийг хүн болгон мэдрээсээ манай консалтангууд ч гэсэн мэдрээсээ бас гадны бас манай бизнесийг сонирхож байгаа аюу хүмүүс байгаа. Яадгийг ойлгохгүй те юу хийгээд байгаа бүүмэд нэг тоогоо шангалт зараад байна л гэж бодоод ах шүү. Гэхдээ тэр ганцхан тоогоо шанаас гадна нэгдүгээр манай product маань супер гэдэг өнөөдөр сая эгэгчдэр үйлдвэр дээр очиод харснаа ярьж байна те. Хоёрдугаард бизнесээ талаасаа ямар ашигтай. Манай эгэгч нэг борлуулалт тэгээд $1400 цалин авдаг гэдгээр сая бас ярьлаа тий. Гуравдугаард хамт олон баг энэ Америк компани дунд дотор тийм үү. Олигтой англи хэл байхгүй ч гэсэн ямар гоё ингээ хамт олонтой болоод ярьж
хөгжиж гоё хөгжилтэй амьдарч болох вэ гэдгийг бас энэ travel club үзүүлж байгаа. Манайд би travel club дээр явж исэн зарим дийлрүүд намайг асуухгүй танах Америк хүмүүс шоу хийдгүү, англи шоунууд хийдгүү, яадгүй гэдгүүс. Би ганцаараа л англи шоу хийдэг. Манай консалтангууд нэг сайн англиар ярьдгүү маа. Тэгээ голцоо дандаа монголчуудтай хоолны хичээл зааж өгдгөө гэсэн чинь мань хүн тэгж байхгүй. Чи ямар их сони танаа тэр Эги гэдэг Эрика гэдэг консалтант ч гэсэн айгуу сайн англиар ярьдсан байлээ гэдэг жаахгүй. Тийм болохоор нөгөө хүн өөрөө өөрийгөө бид нар голоод байдаг боловч яг гадны өөрөөс чи хажуунаас чи харахад тийм бас гологдохоор англи хэлтэй биш байгаа байхгүй. Ямар ч гэсэн хүнтэй холбогдоод хүнтэй юм яриад өөрийгөө ойлгуулад ингээд наад захын ойр зүрийн юмаа ярьчих чинь гэдэг чинь Америкууд бол тэр чинь зүгээр л англиар ярьж яана гэдгийг чинь хүлээн зөвшөөр. Тэгэхэд бид нар өөрсөндөө айгүй нөгөө хатуу өөрийгөө үнэлэхгүй өөрийнхөө чадварыг үнэлэхгүй дандаа өөрийгөө ингээд доош нь чихээд байгаа юм чинь бас бид нар өөрөө өөрсдийгөө тэгээд байгаа. Тэгэхэд бид нар ингээд би чинь бас болж байгаа юм байна. Бас ингээд Америкуу намайг англиар ярьдсан байж тээ гэд ингээд үнэлж байгаа гэдгийг хүн бас сонсоод урам ороод улам одоо олон Америкуудтай ярилцаж ичиг зохгүй те ярилцаж өөрийнхөө англи хэлнийхээ төвшнийг сайжруулах бас тэр мотивацийг бас энэ хүмүүс бас ингэж гоё өгч эхэлж байгаа байхгүй. Тийм биз дээ. Тий. Ер нь бол хүмүүс дотор ороод ярихад бол зүгээр ярьдаг л оччихжээ. Ямар ч байсан намайг бол айгуу сайн ойлгуулаад бүр ойлгохгүй юм энерөө ингэж хараад тэгэл явсан штэ. Гоё ясан. За тийм болохоор хүмүүст бас нэг мэдээлэл өгөөд иймэрхүү юм болдгийг шүү. Манай дараагийн салаад мастрын ивентүүд ч юм уу ийм travel club-удад оролцсмоор байвал үзмээр байвал бид нартай холбогдож болно. Манай Эги ихч одоо ингээ бага бүрдүүлж байгаа. Тийм болохоор манай Эги ихчтэй холбогдоод багт нь ороод цуг ажиллаад ийм гой хөгжилтэй сайхан дээрээс нь дажгүй мөнгөө бас олчдаг тий. Өөрийнхөө ганцхан одоо гол ажил хэрвээ бид нар байна шүү дээ салаад мастертай яг өөрийн гол ажил шиг анхаарлаа тавиад яг бүтэн ажилтдаг шиг ажиллах юм бол бүр одоо бидний одоо тэр хумсны салонд авж байгаа ч юм өөр юмд авж байгаа мөнгнөөс ч хамаагүй 4 5 6 10 дахин илүү мөнгө олох боломж байгаа гэдгийг бас Эги ихч сая өнөөдөр бас сайн тайлбарлаж өгөөд хүмүүс байгаа юм байна гэж харсан. Байгаа юм биш үү? Бид нар л зүгээр хөдлөхгүй байгаа юм байна. Яг зөв. Тийм болохоор хүн яг өөртөө нөгөө юу сансан боцсноо яг өөртөө зориг тавиад өөрснөө яг тэрэндээ зүтгээд яваад тэрнээс шантрахгүй өдөр тутамдаа тэрийг хийгээд явах юм бол тэрнийхээ үр дүн бид нар ингээл одоо ингээ үр суулгаад яваад байгаа шүү дээ. Хичнээн борлуулалт хийхгүй ч гэсэн дараа нь сарын дараа жилийн дараа тэр анхны үр тавьсан тэр айлчаа ирээд өөрөө ч худалдан авалт хийх бүрэн боломж байгаа. Тийм болохоор шантрахгүй тэр үрээ тариал яваад ах айгуу чухал байгаа байхгүй. Тэр л айгуу чухал. Тийм. Тэгээд энэ юун дээр бол яг хэлсэн шүү дээ. Бас нэг үг байсан. Чи юун дээр мөнгө үн төлнө тэрнийхээ үр шим чанар одоо тэрнийхээ үр шимийг дараа нь авнаа гэсэн тийм үг бас юун дээр. Тийм болохоор тэр үедээ жоохон хүнд ажиллах, тэр үедээ жоохон илүү цаг гаргаад тэрэндээс анхаарал тавих. Яг тэр үедээ одоо бэлэг тараагаад өгч юм уу тийм юмнаас нөгөө татханахгүй одоо мөнгөө өрөх, цагаа өрөх юуг харамгүй тэрэндээ өгч чадах юм бол тэрнийхээ үр дүнгийг ямар нэгэн өдөр өнөөдөр биш юм аа гэхэд маргааш нөгөөдөр 2 сарын дараа 5 сарын дараа тэр үр шимэн чамд орж ирнэ гэдэг нь л айгүй чухал. Тэгээ та тэр олон хүний ямар амжилттай явж байгаа олон хүмүүсүүдийг хараад тэрэнд ч урам орсон баг гэж бодож байна тийм үү? Тий. Гоё юусан. Хүмүүс ер нь бол айгүй сайн амжилттай сайн ажилдаг юм байна. Ямар их баян хүмүүс байдгийг ер нь бол нүдээ одоо тий яг одоо энэ бизнесийг хийгээд саятан бүр нэг ч хит хитэн саятангууд нөгөө тийм амьдар нь харлаа гэж. Тий. Манай legendary тий Тинаг би хэлнэ Тинаг үтээ тий. Мөнгөийг цацч юу яаж яадаг дэлгүүрт ороод ерөөсө Chanel-ийн дэлгүүрээр ороод зүгээр юу ч яахгүй үнийг харахчгүйгээр шууд юмнуудыг ингээ шүүрээд аваад яадаг тийм хүн байдаг гэд нэг ярьж ирсэн шүү дээ. Тэр Тинатай бас таарлцсан. За тэгээд ер нь бол таарлал бас бид нар цуг парида үсттэй таачаа. Тэгээд цуг парида би Тинаг хуц моцрын чи энийг нэг тэрийнтэй гинтергээ загвар магварын зааж мааж өгöd байсан чи Тина байсан. Яа энэт. Тийм болохоор одоо ийм гоё experience аваад, ийм гоё мэдрэмж аваад тий
ийм гоё юм ажиллах ийм гоё боломжтой байна. Дээрээс нь нөгөө successful явах айгу тийм боломжийн тийм амар хүнд биш юм аа гэдгийг л бас энэ явуултаар бас бүгдээр амархан өөрснөө ингэж хийж болох тийм чадвар боломж байгаа шүү гэж үнэндээ бол тэгж харуулж илээ. Үнэндээ бол яг үедээ бид нар чи яг ингээд борлуулалтыг яг хийгээд чадах юм бол тэр чинь юу штэ. Нэг 2 цаг 3 цаг ажиллаад бүр удлаа гэхэд тийм үү. Нөгөө хүн ярьж хөөрч одоо нөгөө одоо авахыг нь хүлээж тэр чинь бас их цаг авдаг процесс штэ. Нөгөө шийдвэр гаргахыг нь хүлээж энэ чинь нийлээд 3 цаг ажиллаад үндсэндээ бол бид нар гайгүй цалин авах боломж авдаг тийм боломж. Одоо 3 цаг ажиллачаад $1400 авдаг тийм цалинтай ажил бол ерөн бол Америкт байхгүй гэдэг. Тийм болохоор манай бизнесийн opportunity энэ боломжийг гэдэг те боломж гэдгийг хүн ерөн боломж харангууд тэр боломжн дээрээ нөгөө морин дээр морддог шиг мордоод суугаад тэр боломжоо ингээд бүрэн 100% ашиглах хэрэгтэй гэдэг чинь бидний амьдралын тууштай зөндөө юм байдаг штэ. Зарим одоо бид нартэй 10 жил төгссөн хүүхдүүдтэй нэг мэдсэн чи саятан болцсон одоо лаг бизнесмен болсон. Тэгэхэд 10 жил бид нартай адилхан ингээл ингэсэн хүүхэд явж исэн чи ингээд ийм мундаг болцсон. Тэр хүн чинь нэг overnight мундаг болоог байхгүй. Тэр хүн тэр opportunity тэр боломжийг олж хараад тэр боломжн дээр мордоод хийж чадахгүйгээ одоо бодохын оронд яг тэр дотор дунд нь ороод мордоод юмаа хийгээ яваад тэр амжилтанд хүрсэн байгаа шүү гэдгийг л бид нар бас өөрснөө мэдрээд одоо энэ салад мастрын энэ боломж энэ мэдрэмжийг хүн болгон мэдрээд энэ морин дээрээ мордоод энэ дээр боломж байгаа дээр энэ боломж руу хурдан орох нь айгүй чухал байгаа байхгүй. Энэ дээр дараа нь одоо 20-30 Монгол дилер гарцсан хойно бол хэцүү болно шүү дээ. Тийм болохоор манай одоо Монгол дилер маань анхны Монгол дилер Америкт ч байна уу дэлхийд ч байна уу манайх анхны Монгол дилер байгаа. Тийм болохоор би өөр газруудад одоо Монголд байна уу тийм үү Австралид байна уу Европт байна уу хаана байна уу Монгол ахаад нэг дилер одоо удахгүй одоо гарч ирнэ гэдэгт найдаж байгаа. Тийм болохоор тийм партнерууд хайж байгаа. Би интервью хийж байгаа. Өнөөдөр орой би нэг хүнтэй интервью хийн өөрөө дилер болох сонирхолтой байна гэсэн хүнтэй би интервью хийж байгаа. Тийм болохоор ингээд ийм opportunity ийм боломж гэдэг энэ бизнесийн боломж гэдэг чинь байнгын байж энэ чинь дээшээ гараад доошоо гардаг. Дээшээ гараад доошоо гардаг. Тэр дээшээ гарч байгаа тэр боломжийг хараад тэр дээр орхитн хүртэл нь ажиллаад хийх мөнгөө хийгээд тэр доошоо орохт нь бол нөгөө ингээд өөрийгөө аваа яваад ахаад тэр дараачийн нөгөө нэг давлгаанд нь ороод явах тэр боломжийг л бид нар олох гэсэн байхгүй. Тийм болохоор одоо эдийн засаг юм байна, энэ ус төр муу байна, би чадахгүй байна, би ингэхгүй байна, тэхгүй байна гэдэг өөр тэгэж нөгөө юу яахгүйгээс илүү оптимистик ийм гой боломж байж шүү гэдгийг нь олж хараад тэр морин дээр нь мордох нь хамгийн чухал байгаа байхгүй. Тэгээ энэ хичээлдэг бас кастомерууд юунаас их айдаг вэ? Яагаад ингэж худалдаж авахаас айдаг вэ гэдгийг бас тайлбарлаж өгч ирсэн. Тэгээд энийг чи гоё яагач. It's easier to explain price once than to apologize for poor quality. Тийм. За энэн дээр одоо манай яг энэ тренинг дээр бас нэг ярьсан. Манай одоо гол одоо манай Zig Ziglar гэдэг одоо манай дээр үеэс одоо анхны манай салаад мастрын хамгийн нэртэй одоо маркетинг бизнесмен хүү ингэж хэлсэн байгаа. Үн гэдэг юм бол ерөөсөө их амархан. Үн манай тоогоог та нар үнэтэй гэж бодож байгаа шүү. Үнийг нэг л удаа тайлбарлаад хад амархан. Харин quality тийм үү муу продуктыг насан туршдаа одоо тэрнийхээ төлөө уулчлал гуух нь бол хамаагүй хэцүү гэж байгаа. Тийм болохоор нэг удаа энэ манай продукт сайн продукт үнэтэй ч гэсэн ямар сайн продукт quality lifetime warranty ийм сан продукт гэдгийг л нэг л удаа тайлбарлаад өгөөд дараа нь тэр хүн авсныхаа дараа хэрэглээндээ улам тэр продуктад дурлаад явна гэдэгт бид нэр хангалттай 100% тэрэндээ баталгаатай мэдчихэж байгаа байхгүй. Харин poor quality муу байх юм бол тэрнийхээ төлөө насан туршдаа одоо уучлалт гуйх гэж хэлж байгаа. За дараагийн код юу? Продуктныхаа төлөө дахин мөнгө төлнө гэсэн үг тийм. Дараагийнх нь за ихэнх хүмүүс одоо нөгөө үнэтэй байна гэдэг юмнаас айгаад худалдан авалт хийхгүй байдаг. Тэгэхэд Warren Buffett юу гэж хэлсэн тийм үү? Price гэдэг маань үн гэдэг маань нэг л удаа төлнө. Харин value гэдэг маань юу гэнэ одоохон би what you get. Value is what you get. Value is what you get. За окей. Тэгэхээр үн гэдэг маань нэг удаа л төлж байгаа юм тийм үү? Харин value гэдэг чинь тэрнээс дараа нь
үр дүн шимт хичээлээд Үр дүн, чанар олж авах зүйл туршдаа тэрийг хүртээд явна гэдэг нь айгүй чухал байгаа байхгүй. Тийм болохоор нэг сайн юмд мөнгө төлцсөн байгаад насан туршдаа манай тоогоо бол 30, 40, 50, 60, 70 жил хэрэглэхэд яахчгүй ингээ гоё чанараараа байж чадна гэдэг тийм гаранти өгдөгөөрөө манай одоо продакт маань насан туршдаа энэ продактынхаа шимт хичээлийг нь идээд одоо тий одоо хүртээд явна гэдэг нь хамгийн сайхан байхгүй. Тий. Энэ хоёр үгийг бид нар цээжилж аваад ер нь бол юун дээр хүмүүс дээрээ хэрэгжүүлж ярьж явах хэрэгтэй мэлээ. Надад бол тэгээ санагдсан. Яг зөв. Энэ хоёр үгийг бүр цээжлээд авчих юм бол бидний шоун дээр байнга хэлэгдэх үг байгаа байхгүй юу? Тэгжээж эн чинь хүмүүс маань нөгөө борлуулалтыг авна одоо яана гэдэг одоо авах зоригтой болно гэсэн үг шүү дээ. Тэр хүмүүстэй тийм зориг одоо яг урам юм бодолтой авалт хийхдээ яагаад ийм үнэтэй iPhone жил болгон солиод аваад байна тийм үү? Тэр чинь үнэтэй шүү дээ. 1000 гаруй долларын юм жил болгон аваад байна гэдэг чинь яагаад тэд нар аваад байна? Яагаад гэвэл тэр үнэтэй продакт дээр чинь нэгдүгээр quality тийм үү? Quality гэдэг юм байна. Дээрээс нь service, customer service. Сайн customer serviceтэй, сайн quality юмтай бол хүн ямар ч мөнгө төлөөд хэдэн удаа ч хамаагүй авна гэдгийг л одоо энд бас ярьсан байгаа. За өөр танд гоё сонирхолчих юм юу вэ? За тэгээ энэ дээр бол ерөөсөө энэ дээр хамгийн их бахархдаг юм бол Salad Master Force Strong Steel гэдгээрээ бүр үнэхээр бахархдаг. Энэ хараа хамгийн одоо манай ерөөсөө хамгийн ихний одоо төмрөөр хийдэг. Тий анхдагч төмрөө ямар ч тийм өмнө нь юмд хэрэгжилжсэн recycle төмөр биш анхдагч төмрөөр хийдгээрээ гэдгээрээ айгүй чухал. Дээрээс нь манай тогоо маань удаан олон жилийн настай гэдгээр хаягдал хог гаргахгүй тийм үү. Нэг удаа манайх тогоо авчиж байхад ихэнх хүмүүс жил болгоно ямар нэгэн тоогоо сольдог, мууддаг, юу зурагддаг тийм мухаа олчдаг, түлэгдчихдэг. Тэгээд юугүй олчдаг. Тэгэхэд манай тоогоо маань 30, 40, 50, 60 жил хэрэглэнэ гэдэг чинь ямар их хаягдал, ямар их мөнгө хэмнэлт тийм үү? Ямар их энерги бүх юм ингээ хэмнэжэна. Энэ дэлхийн ертөнцийн бас ээлтэй ийм гоё продакт гэдгээрээ бас манайхаа их чухал байгаа шүү. Тэгээ нэг ийм яваад байна. Тэгээ дээрээс нь Америкт үйлдвэрлэдэг. Тийм Америкт үйлдвэрлэдэг продактууд ч одоо улмал ховордоод байна шүү дээ. Одоо байхгүй болчиход байна тий. Тэгэхэд манай тоогоо маань одоо 78 жил одоо 2 жилийн дараа манай компани 80 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Тийм болохоор 78 жил маркетинг дээр ганцхан тоогоор мэрэгдсэн. Манай тоогоогоор гаргасан продактуудыг ерөнхийдөө бусад компаниуд ихэнх нь одоо дөөраймал хийдэг байгаа. Одоо манайх анхны одоо 316 Ti гэдэг төмрөөр тоогоо хийдэг болсноос хойш одоо сүүлийн үед айгүй компаниуд манайх яг Salad Master шиг 316 шүү гэдэг одоо реклам бас их явдаг болсон байгаа. Тийм бол манайх бол дандаа pioneer бүх юмд одоо тоогооны ялангуяа индустрид бол хамгийн модерн, хамгийн орчин үеийн, хамгийн сайн технологи, хамгийн сайн материал гэдгээрээ манайхан нэртэй шүү. Тийм болохоор copy биш тийм үү? Original-ыг дандаа аваарэ. Copy гэдэг юм чинь дандаа л ерөн copy байдаг тий. Ямар гоё Gucci, Chanel гэж бичсэн copy аваад ч нэмэр байхгүй. Ерөн бол copy-гоор л үлдэнэ. Тэгэхэд бол яг original product, original юм гэдэг чинь нэг авцсан баг та. Нэгдүгээр quality, насан туршийн чинь юм болно. Дээрээс нь customer service сайн. Бид нар бол одоо өөрсдийнхөө Монгол customer-уудыг бол би бол одоо сайн одоо тэкэрлдэг баха гэж бодож байна. Хэрвээ ямар нэг асуудал ах юм бол бид нартэй шууд холбогдоод бид тэр доор нь асуудлыг чинь шийдэх одоо арга хэмжээг бол тэр доор нь авнаа гэдгийг бол амлаж байна гэж хэлмээр байна. За хоёулаа ингээд өөрийнхөө энэ эхнийхээ юу тренинг одоо тий ямар ч байсан ингээд өндөрлөе. Тэгээ хоёулаа дараагийн тренинг дээр одоо энэ дээр сурсан Milwaukee дээр сурсан юмаа дараа нь ахиад тренинг дээр ахиж тайлбарлаж хоёроо бүр нарийн тренингүүд хий. Түүхөө. Окей. За үнэхээр гоё байлаа тэгээд. За би тэгээд ийм гоё боломжийг өгсөн энэтэй баярлалаа. За баярлалаа. Бид нарыг ингээд дагаж яваад бид нартэй ийм олон удаан хугацаагаар ингээд бид нартэй баг болоод ажиллаж байгаа би бүх консалтангуудтай баярлалаа гэж хэлмээр байна. Манай ойр холын одоо олон консалтангууд байгаа учраас тэд нартай бас бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Энэ одоо олон гой шагналууд тийм үү одоо манай энэ гой шагналууд бол ганцхан би биш бас манай багийн шагнал шүү гэдгийг би бол байнга
одоо давтаж хилдэг байгаа. Яагаад бол миний баг байхгүйсэн бол би одоо өнөөдөр дилер болохгүйсэн. Миний баг байхгүйсэн бол би одоо ингээ хүчтэй чадaltaй ингээд удаан ингээ тууштай бас явж чадахгүй байсан. Яагаад бол багийн хүч чадал гэдэг чинь айгүй чухал. Тэр хүмүүс мань надад байн гурам өгчөөдөг, байн надад юм хэлчээдэг. Ихэнх манай консалтангууд надаас дүүч хүмүүс байгаа, надаас ихч хүмүүс ч байгаа. Тэд нар маань бас надад бас байн зөвлөгөө өгдөг. Эний чи энэн дээрээ засгаа юм байна шүү. Эний чи энийг ингээд дээ шүү. Эний чи энэ дээр ингэж алдаа гаргаж шүү. Би хизээч тэднэрт ууралдаггүй. Хизээч тэднийг надтай би босс надтай яагаад ингэж харьцаж ингэж ерөөсөө юу яадаг. Би дандаа шүүмжил байна уу, сайшаал байна уу? Бүх юмыг яг хүлээж авч тэрийг дараагийнхаа юмд хэрэгжүүлэхийг боддог. Би ч гэсэн хүн одоо perfect бол биш. Ямар ч юмн дээр алдаа гаргаж болно, засах юм мэдээд дандаа гарна. Тийм болохоор би бол консалтангуудынхаа ярьсан өгсөн зөвлөгөөнүүдэд байнгын одоо айгуу талархаж яадаг. Тэднэрийгээ байнга сонсч яадаг, тэднэрийнхээ үгийг байнга хүндэлж явж яадаг гэдгээрээ би бас тэднэртэй байнга одоо тэрийг талархлаа бол байнга илэрхийлдэг гэдгээр бас тэднэртээ бас дахиад одоо баярлаа гэж хэлмээр байна. За тэгээ манай видеог үзэж амжаагүй хүмүүсүүд нь дараа нь эхнээс нь би сейвлэн эхнээс нь үзээрэй. Манай консалтангууд маань бүрэн бас манай энэ видеог үзээрэй. Бидний ярьсан юм гой юм ярьсан байгаа та нар үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд энийг би бас YouTube дээр тавина. Одоо Facebook-гүй хүмүүс YouTube-оос бас үзэж болно. Би энийг бас YouTube дээр өнөөдөр апплод тэгээд YouTube дээр тавьсан байна. За тэгээд дараагийн хоёулаа видео болтлоо баяртай. Тэгээ бүгдээрээ дараачихаа лайваар уулзнаа. За бүгдээрээ сайхан уикендээ өнгөрөөгөөрэй. Сайхан амарцгаарай. За бай.